Look TV movie podcast presented by Another Day, Another Movie. Look TV-гээс бэлтгэн өргөдөг movie podcast-ийн 2 дугаар сизны эхний дугаар та бүхэндээ хүрж байна. Сайн байцгаана уу? Сайн уу? Сайн байцгаана уу? Ингээд season 2-оос хөтлөгчөөр бүртээ Марлаа. бит хоёр хамтдаа хөтлөхөрлсөн байгаа. За тэгээд эхний дугаарын зочноор Анууд арина. Сайн уу? Амгайна. Эхний дугаар учраас Марлаа бит хоёр өөрсдөө танилцуулъя. За намаа бүртээ гэдэг. За би болохоор бүртээ бол маш их юм хийдэг. Тэрээр үнэхээр завгүй. Making money is Another day, another million. hustling every day. Дуда хасоо гэдэг чинь миний тухай дуу. Ой тэрийг интро дээрээ тавьчих юм шиг. Нэрнгэсэ. За манайхаа тэгж байгаа дугаасаа хойлоо ингээд янз бүрийн дугаар хийхлээр өөрсдөө танилцуулж байгаа бүр илүү. Тэгэхээр одоо зөвөр хайлтайл танилцуулаад. Тийм. За ямар ч тач бид хоёр кино ярих гэж байгаа шалтгаан бол бид хоёр киног баг зэрэгээр хэмжээнд ярихаар хэмжээнд мэддэг хүмүүсгээ таад одоохондоо ойлгочих. Тэгээ явж байгаад явц тундаа угаасаа өөрсдөө амар их ярих бах. ер нь кинотой холбоотой нэлээх юм ярих бах. Тэгээ бид хоёр бол кинонд ажилладаг. Тийм, хоёлаа кинонд ажилладаг. Их багаар ажиллаад эхлээд явж байгаа. Тэгээд миний хувьд бол киног бол бараг 10-аад жил 11 оноос хойш нэлээд кинонд орж яг үзэж судалж эхэлсэн. Тэгээд кинон дээр ажиллаж агаад Марлатайгаа танилцаад тэгээд бид хоёр яг хоорондоо шууд клик хийгээд тийм бид хоёр одоо танилцаад ий сонж байгаа. Тэгээд шууд клик хийгээд хамтдаа подкаст хийцгээе гэж яриад тэгээд хамтдаа Look TV-гийн movie podcast-ыг хөтлөхөр болсон байгаа. За манай өнөөдрийн зочин бол миний бас нэлээд олон жил таньдаг сошиал медиаар таньдаг шүү дээ. Сошиал медиагаар би бинийг таньдаг. Бид хоёр ихэнхдээ аягүй их кино хоорондоо ярьцгаадаг байсан. Тэгээд пост сурдаг. Тэгээд ирсэн байгаа төвшнийг ашиглах гээд би нэлээд олон хоногтой ингээд подкаст хийнэ гэж хэлээдсэн те. Тэгж жаад яг өөр чавчирсан байгаа. Манай ихний дугаар оролцож аваад баярлалаа. Маш их баярлалаа. Урьдсандаас амар таатай ихний дугаар дээр нь. Бүртээ таарчтаас нэг юм хийжсэн те. Киноос ярьжсэн. Хийжсэн. Тэгээд хийх гэж. Жоохон техник асуудал гараад тэрийгэ болсон байгаа. Харин энд яг Анукагийн орж байгаа дугаар дээр нь яг цаашдаа яах хэвээр ингээд барьж авах дугаар нь болцсон. би бүр багасаа л туршилтын тул байсан шүү дээ. Гэтэ ингээд дараа нь бүр ингээд гоё болоод эхлэхээр чамайг оруулаад гуруулаа бүр ална. Тэгээрээ бүр яг амар тий popular болгоо. Чиний виз чинь гарахгүй ч юм бэл. Оо яа. Гараасаа би бол гараасаа гэж хүсэж байна. Тийм. Бид хоёр пост хийцээ хийж авч бэл. Тийм шүү дээ. Болно шүү дээ. Урьж байна. Урьжин гэсэн шүү. Ануудаар маань ер нь ямар хуу төрлийн кино үздэг вэ? Ер нь кинотой холбоотой ярих сонин сайхан юу вэ? Ой, яг би зөвөр үнэн ч кинон дуртай. Тэгээ enthusiast. Кино үзэх дуртай. Амьдралынхаа бас нэг их хэсгүүдээ кино үзэж л өнгөрөөсөн байдгийм аа. Тийм болохоор бас янз бүрийн газар сайн мэдгүй байгаа. Тийм тэгээ ер нь бол хоррор үзэх дуртай. Horror, gore. Тийм ер нь extreme thriller action. Нилээн дуртай. Тэгтээ бүгдийг нь үзнэ. Тэгтээ нөгөө нэг романтик кинонууд дэр жоох хэцүү. Старчл яах вэ? Чи нөгөө юу үзэж байгаагүй юу? Before Sunrise Midnight Intrigue гэдэг чинь тэднийг үзэж байгаагүй. Би яг үнэнгээ хэлэх үү? Би эхлүүлээд хийдэж дуусгах чадаагүй. Угаасаа амар их диалог. Тийм ер нь би диалогтой кинонууд үзэх дуртай. Гэтэ ягаад ч юм ерөөсөө тэгтээ яг би make sense хийж байна. Харин нэг vibe нь олж чадсан. Би яг 2 удаа эхлүүлчихсэн байхгүй юу. Тэг ингээд
эхний удаа эхлүүлчингүүтлээ би унтцаахгүй. Тэгчээд би өөрийгөө за би ядарсан байсан болохоор унтчихлаа гэдэг киногоо ингээд буруутгахгүй. Яагаад гэвэл яг ингээд сая бүртээ асууж байгаа шиг ингээд хүн болгоны юм дуртай кино аахгүй юм. Тэгээд яг ингээд дараагийн удаа дахиад ингээд үзсэн чинь яг ингээд бүр яг үзье гэж яагаад үздэг штэ. Яг тэгсэн чинь бол нөх амар таалагдаагүй. Гэтэ надад бол гэтэ хамгийн таалагддаг нь бол 3 анги үзсэн. Тэгээд хамгийн таалагддаг нь бол эхний анги. Угаасаа тэр хоёр амар залуухан, амар царайлаг. Тэгээд залуухан тэг анх танилцж байгаа болохоор гой сэдвүүдийг ярьдаг. Тэгээд тэр нь магадгүй миний нас байсан болохоор ч тэр юм би яг тэрийг ингээд амар ойлгоодсэн. Тэгмэд мэдхгүй 30 хүрчээд 2 дугаар анги надад таалагдах юм болов. Би бас яг дотроо сая тэгж бодсон. Яг би ер нь бол юу кино үзэхдээ цус үзэх дуртай. Окей. Тэгвэл чиний дуртай тийм цус юм гор хоррор хийдэг найруулагч юм бэ? Яг байгаа нэг Япон байдаг юм. Япон? Такаши Майки. За. Наач угаасаа л сайкос сонсож байна. Япон кинонууд ч угаасаа жоохон аимшиг шүү дээ. Тийм бас тийм гоё гаж кинонууд үзэх дуртай. Ер нь бол нөгөө нэг дэндүү boring юм шиг санагддаг гэхгүй. Confession ч тэрний хөө. Confessions биш. Мөн ч лөө. Хээ. За окей. Мартаж болох хэрэгтэй. Гэтэ яг хамгийн дуртай нөгөө бүтээл нь бол миний хувьд Ichi the Killer. Takashi Miike. Japanese Joker. Тэгэхээр ерөөсөө би болохоор яг тийм кинонод жоохон үзэх дуртай биш. Гэтэ нөгөө нэг Sam Raimi гэдэг найруулагч байдаг шүү дээ. Нөгөө нэг Evil-дэдэг хийж байсан. Evil-дэдэг мэдхүү та хоёр. Тэр нөгөө дон туруу тасарсан дон туруу гэж явж байсан. Үгүй тасарсан дон туруу. Тасарсан гар ингэж явж байсан. Fuck you гаргаад байдаг кинод шүү дээ. Тэрний найруулагч нь зөвхөн story амар сонирхолтой. Ингээд аах ингээд юм ямар ч тосгон бэлээ нэг Америкийн нэг тосгоноос яг ингээд тэр тосгоныхоо ингээд том компаниудаас очиод ингээ баг мөнгө босгоод $300 орчилоо Evil-дэдийнхаа одоо би киног нь хийцэн. Юм уу би тэгтээ жоохон ер нь бол үнэн шүү заяа. Би тэгтээ жоохон яриаг удчиж жоохон худлаа яриад байгаа шиг байна. Тэгтээ үнэн шүү чиг. Тэгээ тэр тэгчээд бажетаа гаргуулангуудлаа тэр киногоо дахиж хийж ирсэн байхгүй. Тэгээ тэр кино алдартай болоо. Тэгээ тийм horror хийдэг тэгсэн жоохон инээдтэй ч юм шиг нэг тийм тийм тэрийг одоо ямар жанр гэдэг юм бол тийм. Гэсэн тэр тэгсэн чинь сая сүүл Doctor Strange-ийн нөгөө нэг киног нь хийсэн. Тэр надад бүр амар таалагдсан заяа. Тэгснэ би нөгөө нэг Spider-Man-ы Tobey Maguire-тэй Spider-Man-ы 3 ангид амар дуртай байхгүй. Зөв. Sam Raimi чинь нөгөө нэг Английн The Grudge Японы Juon-ыг нөгөө ремейк хийсэн шүү дээ. Тийм. Тэг яг нөгөө тэрний хэсэг нэг хальтаа орсон тийм. The Grudge гэдэг нөгөө сүнстэй байшин монголчуудын мэдгээр нөгөө сүнстэй байшин хүн болгоо нөгөө нэг дээр үед тавтахын орой захиалж үздэг гэхгүй юу. Чатаар захиалж үздэг. Хайрын нөгөө мэдснээс нөгөө нэг Takashi Miike хамгийн алдартай бүтэл нөгөө нэг audition юм байна. Audition чинь яа дэглээ. Нэг нөгөө нэг тариад тарьдаг охин. Audition гэдэг Уунаас гэхдээ би үзэж байгаа. Би нөгөө нэг аим шиг кино үзэж чаддаггүй байхгүй юу. Окей, үздэг л дээ. Гэтэ зүгээр яг ингээд хитрхи emotional болохоор аим шиг кино, emotional хүн аим шиг кино үзэхлээр ингээд нэг ингээд гээд айгаад ч юм уу зочоод ч юм уу нэг ингээд хүн ингээд эхэлж хэрэг зогсдог байхгүй юу. Ингээд гизэг хурж байгаад ингээд хаач хөрсөн гэж хөрөдөг шүү дээ. Тэр шиг яг ингээд нэг ингээд гिचэрээ ерөөсө зогсдог. Тэгээ би тэрнээсээ жоохон ядраад аим шиг кино үзэхээ нэг болцсон гэж. Гэтэ ер нь бол би юунаас ядуугийн зовлонгоос traumatized. Ядуугийн зовлон гэхдээ амар те. Муухай үзэж яхад надад амар юу гэсэн. Би энэ сториг ярьчих уу. За. Ядуугийн зовлон яг ингээд би хиттэйсэн юм бэ. 10 маргатайсэн юм уу? Нэг ихчтэйгээ хамт ингээ үеэлэгчтэйгээ хамт үеэлгэж байгаа гэртэнд бид хоёр хойлохнаа. Тэгээ орой тэдний гэр амар том заяа ингээ 3 4 өрөөтэй ингээ амар том. Тэгээ хүүхэд байхад чиг ер нь ингээ юмнууд том санагдаад байдаг шүү дээ. Би жижигхэн болохоор. Тэгээ бүр амар том гэр дотор ингээ анитаа хойлохноо жоох айгаадсан байхгүй. Тэгжсэн сууг салжсэн чи ядуугийн зовлон гарч ирж анаа надад хүчээр үзүүлэлцдэг байхгүй юу. Тэг би ингээ кинонд орсон ингээ үзэж хагаад хажууд тийш харсан чи яг хамгийн амар хэсэг дээр нь хажууд тийш харсч унтчихээ дээ нэ.
Тэгээ нөгөө том гэртэнд би гав ганцаар үлдсэн. Яг ядуугийн зоолонгийн нөгөө нэг шалан дороос гарч ирдэг хэсэгтэй хамт би ингээд үлдсэн. Тэгээ бүр амар айжс тэгээ босч ирэл шууд унтраагаал хурдан ундах гэж хичээгэл. Би 2 удаа тийм тохиолдол ээжсэн. Бас нэг Солонгос нэг амар шин кино үзчихсэн чи манай дүү хажууд хамт үзэж байгаа нь харсан чи унтсан гэжтэй ойлгоно. Тэгээд тэрнээс хойш ер нь нэг амар шин кино үзэж чадхаа болцсон. Чамаа хүмүүс хайдсан болохоор үзэж чаддаг болсон юм шүү дээ. Хаяад унтаадсан байна. Тэснэ. Зүгээр би бол ганцаараа л үздэг. Мэдгүй яг юм амар хүчтэй emotion өгж байгаа нь таалагдаад тэгээ ер нь бол тийм юм дуртай гэж магадгүй гэж бодсон би сүлдээ. Би бол нөгөө нэг тийм gory янз бүрийн кинонд амар дуртай. Тэгтээ тийм нэг юм гаж маж амар одоо юу гэдэг чинь нөгөө Irreversible Enter гэдэг Monica Bellucci-гийн амар сүртэй кино гэдэг шүү дээ. Ер нь нөгөө нэг хэмээн. Тийм кинонуудыг би нэг яг кино үзэж эхэлж байхдаа 10 жилдээ амар их ингээд тасралтгүй үздэг байсан. Тэгээд тэр үед ингээд ягаад ч юм тэгж хүн дээр хүлээж авахгүй. Ингээд хүн дээр хүлээж авч исэн мөртлөө ингээд зүгээр тийм киног ингээд сонирхоо судлаад үзэдсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд яг үзэх гингүүт амар хүн санагдаад тийм шүү дээ. Тэгэнгүүт би яг бодсон 10 жилдээ нэг амар стресс тэр үедээ ингээд амар стресстэй санагдчихсан гэсэн амьдралын стресс амьдрал яг мэдэж үзээгүйсэн болохоор ингээд киног бол нэг амар хүн дээр хүлээж авахгүйгээр үзсэн байна. Одоо ингээд яг үзэх гингүүд яг эсрэг санаа нэг амар нөлөөлөх юм санагдаад үзэж чаддаг байхгүй. Тэнгүүд ингээд одоо ингээд daily life stress ихсэн болохоор тийм тэрэн дээр нэмж өөрийгөө зовоогоод явах вэ гэдэг бодолтой болсон юм шиг байна. Надад тэр чинь нададаас өөр theory байна. За тэр нь болохоор би тийм одоо тэр irreversible гэснээ I saw the devil enter гэдэг кинонод байдаг шүү дээ. Тэдрийг би ингээд саяхан түрүү жил мэл 2 жилийн өмнө үзчихээд би амар hurt болоод байсан. Бүр яг ингээд миний сэтгэл зүйн маань гимтээд заяа I saw the devil үзчихээд би бүр ингээд үнэхээр амар хэцүү байсан. Тийм амар гоё л байх л та. Гэтэ нөө нэг амар хэцүү болгоод тэгснэ би болохоор нөө ном кино хоёрыг яг ингээд багасаа хойш үзэхлээрээ яг ингээд орчдөг гэх юм уу. Яг тийшээгээ орчдөг. Яг амар тэр нөө нэг би тийм судалгаа харсан тэгсэн чинь амар гинэн тийм цайлган хүмүүс тэгж киног тэгж үздэг гэсэн. Тэгээ би яг ингээд орж үздэг. Тэнгүүд тэр нь бас тэрнээс болоод ч юм уу чам тийм байсан гэж магадгүй. Тэнгүүд одоо том болохоор угаасаа өөрчлөгдсөн штэ хүн. Тийм л. Ер нь одоо ингээд амар олон жил ингээд тийм их кино зайхтай нахгүй. Ер нь ингээд кино үзээд ах тусам би энийг бүр яг ингээд кино үзээд нэг 17-8 тада ч юм амар бахархаж ирдэг гэсэн байхгүй юу. Одоо ингээд юм найруулагчийн киног ер мэддэг болчдөг. Ийм найруулагчийн кино гарах чинь гингүүд ингээд ямар хуу хийцтэй хийж байгааг бараг мэдчихдэг. Тиймэрхүү боддог амар тийм жоохон ингээд кино үздэг. Жоохон мэдлэгтэй болцсноо ингээд амар дүүлэгдэг болчдөг шүү дээ. Яг тийм үе байсан надаа. Тэнгүүд яг тэр үед ингээд кинонуудыг ер нь ингээд плотын ингээд зүгээр хальт хараад ч юм уу ийм найруулагч ийм кино гингүүд наа чи нэг ингэж хийцтэй байх мах гэл амар тэгдэгсэн. Тэгжээснаа гинт ингээд кино амар хүзээд тахаар угаасаа ингээд арай өөр юмд анхаалаа хандуулцдаг болчихсон. Яг стори мэдээж гоё байгаа, сторид нь явж байгаа үзэж байгаа. Тэгсэн бүрт ингээд киноны хийц ч юм уу, киноны ингээд энэ дөрөв тийм бүтэц дээр нь тэгээд энэ киног ер нь хэрхэн ингээд энэ жүжигчин яг яаж ингэж жүрээ гаргаж чинь хэр сайн жүжиглж чадчих юм бач байна. Плана яаж тавьж байна. Гэрлээ гэрэл нь хаанаас орж ирээд байна. Энэ яаж нэх гоё энэ негатив фил тавьсан шиг байна. Тийм нэг гэрэл мэрэл амар тиймэрхүү ингээд нэг тийм нэг план аяг хардаг cinematography нэг л хардаг болоод cinematography илүү сонирхоод эхлэхээрээ бас бүр жоохон давраад эхэлт юм лээ. Жоохон бүр амар сайн кинонууд үзсэн. Тийм амар сайн кинонууд амар хүсдэг болоод тэгээд ингээд жоохон муу кино үзчихээрээ эсвэл ингээд киног амар хурдан шүүмжилдэг болж боллоо ингээд ёо наа чи нэг тийм тэнийг юм харуулах хэрэг байсан юм уу энэ хэсэг ямар хэрэгтэй юм гэдэг ч юм уу эсвэл зохиолынх нь алдаа энтрийг амар хардаг. Тийм амар их плот хоол мол ингээд ёо энэ ингээд тахтай юм бат ингээд нэг тийм ингэж байсан юм уу гэдэг. Надаа нэг ингээд кино үзэхээр нэг амар ингээд триггер хийдэг нэг юм байгаад идэх ш нэг юм хараад ингээ игдэл төрөөд идэг нэг юм хүмүүс ингээ орондоо готалтайгаа орж мараад байдаг. Солонгос кинонууд амар их тэгдэг тийм. Тэгээ би ингээд нэг кино найруулагчаар төгссөн ангийнхаа хүүхдээс асуусан байхгүй юу. Яа тэгдэм бол гэж амар тэгсэн байхгүй. Тэгсэн чинь бүх юм бас плантай л гэдээсэн. Тэгснэ готлаа ингээл тайлал өмсөөл нөгөөд гэж ингээл гаргаал тийм цаг ерөөсө байхгүй учраас тийм юм оруулахгүй шууд ингээд готалтай. Гэхдээ надад бас нэг өөр бодол байна наадхан тэр чинь шиг монголчууд л амар ингээд айл руу орохдоо готлаа тайлдаг ер нь. Тийм үү.
Тийм шүү. Азууд. Тий Азууд ер нь тийм. Ер нь л Америкчууд Энэ бол ер нь европчууд ч юм уу ер culture нь юу л да. гэрлүүгээ шууд гуталтайгаа орчдөг штэ. Орлуугаа асуу. Орлогоо арайч орохгүй л ах л та. Гэтэ тийм юм бол тэднэрт нэг амар сонир санагдахгүй. Монгол угаасаа амар шороод болохоор чи готлаад айлах хэвээр угаасаа. Чи орлогоо гуталтайгаа орох юм бол ээжтэй алуулна. Тийм шүү ер нь. Тиймэрхүү юм байж магадгүй юм шиг зүгээр саяхан надад тийм бодол орж ирсэн. Бид нэг хятадын гэрте зураг аваад ч гэж. Тэгсэн чи тэр нь ингээд амар гэр шиг гэр биш нэг тийм бүгдээрээ манай кино группийнхан бүгдээрээ гуталтайгаа яваал. Тэгсэн нөгөө хятад нь орж ирж өөрөө гуталтайгаа явж байдаг юм. Тэрнээс надад зөвөр тийм анзаарагдаад сая яагаад ч юм яригдчихлаа. Гэтэ миний бодлоор нэг тиймэрхүү жижиг зүйлсүүд нэг мэддэхгүй ч гэсэн ер нь нэг тэр хүнийх ч юм уу тэр гэрийн талаар ч юм уу нэг мэдээлэл өгдөм шиг амар санагддаг шүү дээ кинонд. Одоо нэг character-ийн тухай нэг юуны ч юм уу те. Ер нь Одоо бол жишээлбэл би энийг assumption хийхдээ за гэр нэг иймэрхүү болохоор энэ нэг иймэрхүү юм байна. Иймэрхүү юм тохиолж байгаа юм байна ч гэх юм. Тийм санаа тийм. тархиныхаа цаана ер нь бол нэг тиймэрхүү юм бодогдоод байлээ ер нь. Тийм дүр нь одоо ямар дүр гэдгээс шалтгаалаад болохоор одоо би нэг дүр байх юм бол яг миний дүр бол яг миний дүрийн гэр яг манай гэр шиг байна гэж байхгүй шүү дээ. Миний дүр бид хоёр ч өөр хүмүүс болохоор тэнгуү тэр дүрээ нөгөө нэг зохиол дээр бичиж байгаа дүрийн баяжуулалт дээр тэр гэр мөрөн ч гэсэн ороо авчиж байгаа. Тийм for example American Psycho тийм гэр нь бүрийн амар clean бүр амар минимал гэснээр бүр ингээл хийж байгаа зүйлс бүр деталанд анхаарсан. Тэр хүний талаар юм хэлж байгаа. Тэрний гэрэлтүүлэг бүр аалдаг тий. Тэр кино дээр тэгж явж байсан дөөч гудалтайгаа орлохоор л би бүр шууд гэж бодлоо. Тэр нөө нэг psycho болохоор ер нь л тийм гуталтайг орлогоо орж байгаа гэдэг тийм жижигэн юм бол яг хаяа бол тоохгүй оруулцдаг зүйл байгаа. Хаяа бол үнэхээр яг тэр хүний тодорхойлсон нэг үйлдэл байгаа байхгүй юу. Одоо чинь American Psycho дээр ингээд амар minimalistic тэгээд амар бүх юмд амар carelдаг мөртлөө psycho-ч эхлээд ингээд тийм юмш тоохоо болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас нэг character development-ийн нэг зүйл гэсэн үг. Гэсэн үг. Үнэ. Би бүр сая нэг ярианд чи бүр ингээд хүүхэн хараад томроод найзаараа бахархсан суунчлаа ч. Тийм би мэдэж байна. Тэгсэн чи амар дуустдаг настай гэсэн үг. Окей. Гэсэн үг. Уусаа бичсэн мэт. За нэ. За тийм байна. За ер нь ингээд гурлаа өнөөдөр ярилцах кино руу оръё. Энэ кино маа Look TV-гийн HBO box дотор байдаг. Promising Young Woman гэдэг 2020 оны гарсан тэр онд гараад нэлээд awards-ийн тэрийг нэлээд шуугуулсан киногаа. Дебют кино л найруулагч ахын. Тийм, найруулагчийн юм Emerald Fennell гэдэг тэр эмэгтэй өөрөө ер нь жүжигчин байхгүй юу? Хэрвээ мэдэх бол The Crown гэх киноны одоо нөгөө нэг Prince Charles чинь king болчихсон шүү дээ. Тэрний Camilla гэдэг ихнэр нь ингээд side piece нэж тийм ээ. Side chick нэж ингээд queen болсон гэдэг амар мем яваад байгаа шүү дээ. Тэрний Camilla-гийн дүрт ингээд тоглодог байхгүй юу? Crown дээр. Тэгээ тэрүүгээр би анх олж мэдчихсэн. Тэгсэн чинь мань хүүхэн маним. Тийм цаачаа ингээд анхны бүрийн хэмжээний киногоо хийсэн нь Promising Young Woman-ээс өөрөө зохиолоо бичээд тэгээд өөрөө найруулсан байгаа. Тийм. Ийм киногоо. Тэгээ гол дүрд нь Cillian Murphy тоглосон. Биш Carey Mulligan. Юу илээ? Яа, Peaky Blinders. Дотроо бодож явдаг хүмүүсийн нэрийг хэлчихлээ уучлаа. Тэр нэрээ секси шүү дээ. Яа. Ямар гоё нэт юм бэ? Энэ бүртээ шүү. Гэтэ надад Cillian Murphy чинь нөгөө нэг харахаар надад нөгөө юу санаанд боддог шүү дээ. Dark Knight-ийн нөгөө нэг Scarecrow. Яагаад? Үгүй яг анх тэрүүгээр нөгөө нэг introduce болцоо болохоор тэрэн дээр нэг жоох юм тэр дүрээрээ сэтгэлд чинь хоногшсон байна. Хоногшсон ч гэж сэтгэлд нь хонж. Тэгээ нөгөө нэг сэтгэл чинь нэг хончгоо өгшөө. Хүмүүс амар simple дэдэг болохоор би бүр гайхаад хаяа. Юургасаа Cillian Murphy голтор тоосон гэдгээс хойш нэгээд. За Carey Mulligan тоосон юм аа. Who's Carey Mulligan? Carey Mulligan мөн шүү. Carey Mulligan ямар кино тоглож байсан бэ? Юу? Fitzgerald гэж. Great Gatsby. Тийм Great Gatsby дээр тоглосон. Яа тийм шүү. Daisy-гийн дүр. Би танаагүй ш нэрнгээсээ. Харин тийм байж тээ би.
introduced болсон Great Gatsby. The Promising Young Woman харчаар мөн үү биш үү? Надаа ер нь Carey Mulligan-ы карьерийн хувьд ингээд жүжиглэх range нь бол нэг тийм сул дорой, нэлээд feminine ингээд тийм нэг юм ингэсэн дүр тоглохгүй, үн налархаа нэг тийм дүр тоглодог байхгүй юу? Тэгжсэн энэ одоо баг миний хувьд бол анхных нь амар тийм strong дүр нэсэн. Тэг ингээд янз бүрийн болдог. Тэр Drive дээр бас тоглодог шээ. Drive. Яа. Тэр дээр тоглодог. Ерөнхийдөө нэг тиймэрхүү эмэгтэйгийн дүр дандаа тоглодог. Тэгээд энэ одоо ер нь нэлээд энэ кинон дээр бол нэлээд range айгу юм тод болох юм шиг ихсгсэн байлээ. Тэг амар ийм шууд юм зөрөгтэй шийдвэр гаргадаг ийм амар тийм хүүхний дүр таагуудаага тоглож исэн. Тэгээд ер нь бол би энэ жүжигчин дургу. Би ч гэсэн. Царайнд нь. Тийм, царай. Уу яг тэр тэгсэн чиг бодоодсэн чи юунд юм бэлээ? Одоо ингээд хичнээн ийм том амар strong дүр тоглож байгаа ч гэсэн царай нь яг нөгөө одоо ануудаар илдэг сэтгэл хоногсноор сэтгэл хоногсноор яг тийм нэг юм амар юм уян налархаа feminine дүр тоглолцоор агаад яг тийм ингээд царай нь яг тэгээд үлдсэн энэ хүүхэн яг тийм л байх хэрэгтэй гэдэг тийм юм үлдсэн. Тэнгүү тэр тийм expect хийгээд үзэж яхад ингээд амар юм зөрөгтэй шийдвэр гаргаа шууд тас тус хийгээд ингээд ангууд ингээд чи битээ хотлож үжид гэж байгаа байхгүй юу. Тийм байлээ. Би нэг энэ жүжигчний анх юу үзнээ санахгүй байна. Гэтэ Never Let Me Go гэд киног үзчихсэн байхгүй юу. Тэр кинон дээр үзчихэд гол дүрэн штэ. Тэр нөө хүүрэндэг эмэгтэйгийнхэн дүрэн штэ. Надад амар таалагдаагүй заяа. Угаасаа нөгөө нэг угаасаа би ийм гой царайтай хүн л зурагтаар үзэх дуртай. Ийм фактурны ийм царайлаг байж ээж тэр кино бас гой санагддаг байхгүй юу? Миний бүр топ 10-ын хамгийн гой кинонуудын нэгийг бүр үгүй кино нь бол гоё. Хэлчлээ би сая бүр ингээд нөгөө би зохиолыг уншиж байгаа, номыг уншиж байгаа би. Одоо тий. Зохиолч нь болохоор тийм гэдэг лээ. Тэстэ битгүй. Би бол кино болцсон ном ч юм уу тийм зохиолыг бол Казуо Ишигура аахгүй нэг Япон зохиолч. Япон зохиолчийн Англид өссөн тийм Япон зохиолчийн ном байхгүй юу? Зохиол байхгүй юу? Тэргээр нь хийсэн кино байхгүй. Тэгээ одоо би номыг уншиж байгаа. Тэгээ номыг уншиж ангууд яг хүүрнэг чинь нөгөө энэ Carey Mulligan болохоор жоохон дургуурээд жоохон уншгаа бэлдсэн байгаа ч. Тэрэн дээр нэрээ тоглолдог шүү дээ. Тийм гэхдээ амар гоё зохиол. Энэ дээр чинь залуухан байсан те. Жоохон л эсах. Тэр бас миний хамгийн хайртай кинонууд юм. Тэгээ нэлийн залуухан байсан шүү. Тэрний нөгөө нэг эсрэг гол эрэгтэй дүр дээр нөх хинтэй Amazing Spider-Man хийж байгаа те. Химлээ. Andrew Garfield. Яа. Чи тэр киног үзээ. Амар хөөрхөн crush. Энэ эмэгтэйг нь хин Keira Knightley лөө. Keira Knightley. Энэ модель шигтэй яг амар Keira Knightley надад таалагддаг шүү дээ. Тийм үү. Амар нэг юм ясан хүүхэн шиг. Надад бол таалагддаг. Амар муухан. Надад амар таалагддаг. Бүр яг модель шиг. Гэтэ яг тийм амар жүжилж. Atonement тэр л тийм. Atonement тэр кино гоё кино. Тэрэн дээр нэг амар гоё ногоон дресс өмсдөг те. Тэр бүрээ жоохон бахасаа хоош тэрийг жоохон ч гэж нэг жоохон байгаагүй шүү дээ. Тэр үжилэн ш. Тэр үеэс хоош тийм амар icon санагдаад би бүр ийм дресстэй болон гэсэн байгаа. Хизээ нэг зүйл болохлох та. Фильм юуны хамгийн гоё нэлээ бараг л ер нь fashion industry-ийн те. Тэгтээ бол яг жүжиглэлтийнх нь яг тэр юу нь болохоор надад тийм амар сайн юм шиг байгаагүй энэ киноных. Ийм юм ярьж болох л үү? Never Let Me Go дээр Carey Mulligan. Үгүй энэ манай нэг Promising Young Woman дээр одоо ер нь кино руугаа орж байгаа шүү. Одоо өөр юм ярихгүй. Тийм амар загиж мэнэ нахгүй. Өөр юм ярихгүй та яар. За. Бас хайллаа шүү дээ. Хит хитэн кино өсөрч байвар. Тэгтээ тэр зүгээр л те. Тэр хайлах хамаагүй зүгээр ер нь. Тэгтээ яг тэр жүжиглэлт нь бол ер нь бол харин яг тийм байсан. Эсвэл найруулагчийн шийдэл нь угаасаа тийм байсан байж магадгүй. Тийм. Гэхдээ яг ингээд бүх зүйл нь ингээд зөгцсөн байсан л та. Яг бүх дөрүүдийнх нь жүжиглэлтүүд нь яг ингээд нэг одоо өнгөн дээр гэдэг юм уу? Нэг тиймэрхүү. Тэнгүүдлээ одоо план тавилт тэр бүтэц талаасаа бол амар зүг зүгээр үзэгдсэн гэхээр ер нь бол сайн байсан гэсэн үг. Тийм. Ер нь бол сайн хийц бол айгуудаа төв кино. Өнгө тавилт мавилч гэсэн. Ерөөхдөө тэр нэг юм эмэгтэй хүний нэлээд эн чинь одоо ингээд feminist кино гэхин цаашаа гэхдээ ингээд нэлээд эмэгтэй хүнийг юм байж
чадна гэдгийг харуулж байгаа дүр штэ. Тим кино штэ. Тэгэнгүүт яг ингээд киноных нь өнгөн ч гэсэн нэг тийм хурц ягаа магаа. Тэгээд өөрөө гол дүрийн хүүхэн эмэгтэй маань Каси ингээд хумсаа будсан ч гэсэн юм олон өнгөөр будаж модцсон. Тэр бол нэлээ найруулагч байгаа нь ингээд тэр хүнийг тим харагдуулж байгаа тийм нэг энэ кино бол ер нь иймэрхүү өнгөтэй ийм кино шүү гэдгийг ямар ингээ эхнээсээ шууд мэдрүүлж байгаа. Тэгээд Касигийн амьдардаг гэрэн ч гэсэн ингээ ягаа магаан тэр чигээр ингээ бодон carpet бүх юм нь ягаа гэдэг ч юм уу. Тэгээд иймэрхүү нэлээ тийм байдаг. Тэгээд өөрөө тэрийг бас ингээд тайлбарлахдаа ингээд нэлээ эмэгтэй хүнийг ингээд юу гэдэг чинь тодорхойлдог гэдэг ч юм уу. Тиймэрхүү өнгө нь ягаан учраас нэлээ ягаан өнгийг кинонд оруулж өгсөн гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд кино маань нэлээ хүн зэдэвтэй кино. Мэдээж 2020 он ер нь бол Me Too-гээс эхлэлтэй кино шүү дээ. Тэгээд киноны тайтл болохоор айгу сонирхолтой Promising Young Woman гэдэг нь 2000 хэдэн онд лээ 10 хэдэн оны сүүлэрч илүү нэг том Ivy League-ийн нэг сургууль юм байна. Тэр өөрөө тийм сэлэлтийн scholarship авсан юм мундаг байна. Мундаг залуу. Тэгээд эхний жилдээ ороод тийм юуны хүчингийн эрэхт оролцож исэн юм байна л та. Хүчин хийсэн болоод тэгээд тэгсэн чинь нэлээд тийм Америкт бол ерөөдөө ингээд бүр батлагдсан тийм rape-ийг ч юм уу ингээд нэлээд томоор ингээд шийдэгдэг. Ялын 8 томоор өгдөг. Тэгсэн чинь тэр залуу болохоор 6 сарын ял авсан гэж аахгүй. Тэр нь тэгснээр бүр ялч биш шаранж ороог баха бараг community service ч үлээ тийм их юм авсан. Тэгээд тэгсэн чинь ягаад ийм ингээд ягаад ийм ял өгж байгаа вэ гэхлээр энэ бол ингээд promising young man ингээд цаашаага ингээд амьдрах ирээдүйн нэлээд том залуу, чадaltaй мундаг, чадвартай ийм залуу учраас энэ залуугийн амьдралыг баллаад явах вэ гэсэн тийм ял өгж байгаамаа гэж Promising Young Man гэсэн бүр тийм шүүхийнхаа нөгөө нэг бичдэг юм байдаг шээ тэр протокол дээр бүр бит байдаг гэсэн. Тэгээд тэрнээс сэдвүүлж энэ киноных нь нэрийг өгсөн гэжсэн. Гэтэ нэрээ хууль дүрм айгуу чанга Америк улсад бас тийм сонин юм гарах нь бас сонирхолтой юм тий. Тийм гэтээ л надад болохоор хуулийнх нь би эмээсийн хуульд сурдаг байхгүй шиг. Хууль нь яг ингээд угаасаа хуульчин хүмүүст ингээд эргэдэг ш. Хандах ингээд хүртээмжтэй байх ёстой. За sorry. Тэнгүүт болохоор ингээд нэг талаасаа зөвч юм шиг, хууль талаас нь ингээд харангууд ингээд зөвч юм шиг. Тэнгүүт ингээд зөвөр өөрийнхөө хүн хуульч биш зөвөр хүн талаасаа харахаар ингээд муухай юм шиг. Тэг ингээд хохирогч талаа бодлохоор ер нь бол муухай. Тийм. Тэгтээ бас тэгдэг нь бас зүг байгаа байхгүй тий. Ер нь бол яг уу тэгэж яриад байгаа. Тэнгүүт ингээд сүүлийн хэдэн жил ерөөхдөө нэг сошиал медиа чинь Америкт нэлээд томроод байгаа шүү дээ. Одоо ер нь дэлхийд даяар томорч байгаа шүү дээ. Тэнгүүт одоо ийм тийм хэрэг болоо тэрэн дээр ингээд ийм бага илгсэн байна, ингэсэн байна, ингээд баяалын хөтлөхөөр гэдэг ч юм уу эсвэл ингээд боловсралтай байх чадвартай болохоор ингээд цаашаа амьдралаа ингээд гоё явуулах хүний ирээдүй гэсэн юм аягүй яриад байгаа байхгүй юу. Одоо ялангуяа Me Too хөтлөх гэснээс хойш тэгэнгүүт ингээд адилхан ял хөстэй гэсэн юм Америкт ер нь нэлээд том ингээд босч ирээд байгаа. Яагаад тэгэхээр ингээд тэр хүмүүс ингээд томроод одоо залуудаа тим хэрэг хийж байгаа бол ингээд том болох тусмаа бүр ингээд эрх мэдэлтэй болох тусмаа тэр хүн чинь юу дураараа их хүснээ хийн гэдэг ч юм уу. Тэгээд ингээд Harvey Weinstein-ы хэрэг мэрэг гарч ирж байгаа байхгүй юу. За кино маань ерөнхийдөө бол киноны үйл явц болохоор яг манай гол дүрийн эмэгтэй одоо юу гэх юм бэ? Юу шиг штэ. Villain бас нэг hero шиг villain биш. Vigilante. Тийм бараг тийм Vigilante маягийн хүнхэн штэ. Ингээ амар муухай юм хийгээд хүмүүсийг айлгаад байгаа юм бүртлөө. Тасарсан царайлж ингэж хүмүүсийг айлгаад байгаа юм бүртлөө. Бас ингээ залуучуудад цаана ингээ юм үлдээхтэй ингээ эмэгтэйчүүдийг дараа нь ингээ ашиглаж болохгүй мэн. Тасарсан хойгоор нь ашиглаж болохгүй мэн гэсэн мессеж өгөхийн тулд тийм хийж байгаа штэ. Тэгээд ерөөхдөө эхнээсээ тэгж явж байгаад нэлээ экстрим болоод дуустдаг. Гэтэ миний бодлоор чи нэр яг хууль ярьснаас энэ нөгөө нэг мань хүн өөрөө ингээд айгу зөөлөн сэтгэлтэй юм шиг байна тий. Тэгээ ингээд яг боломж өгөөд хараад идэх штэ яг залуучуудыг сонжоо. За яг яах нь вэ тий. Яг ямар үйлдэл хийх нь вэ? Тэ нэг юм арай нэг ингээд зөв үйлдэл хийнгүүт ингээд бас боломж өгөөд арай нэг тийм бас нэг эмэгтэйлэг айгу феминин юм бас гаргаад байгаа. Угаасаа яг төгсгөлийн харангуут тий бүх юм төлөвлөгөөний дагуу болцсон. Тэгэнгүүт ингээд яг төгсгөлийн харангуут яг чиний сайн нээлдэг яг үнэхээр сайхан сэтгэлтэй тийм
өрөвч бас Тийм, хүмүүс өөрийгөө боломжуулж золиослсон байгаа. Тэр хүртлээ яг ингээд тэр залуучуудыг бүр яг судлаатай бүх ингээд үйл нь яг Гэтэ- ямар ажиллагааг алгоритм нь хийж байгаа юм шиг яг плотоос гадна надад болохоор энэ дүр дээр нь болохоор яг энийг баяжуулалт бол амар муу юм шиг санагдсан. Динамик нь жоохон сул байсан гэх юм уу. Одоо нэг аав нь хэлсэн текстээр нь тэрийг нь би ойлгосон байхгүй юу. Тэр нь гэсэн чи одоо ингээд тэ Нина Тийм. миний охин шиг байсан. Тэгээд чи чамайг одоо ингээд буцаж ирж байгаад би ингээд баярлж чинь гэдэг тэгж байгаа шүү дээ. Тэнгүү тэр нөгөө ингээд ялгаа нь яг байсан. Тэ ингээд манай хүн жоохон инээж минь гэл happy болол тэ. Тэр нь ингээд бас жоохон mysterious цаана байнгут ингээд бас жоохон сонирхолтой. Гэхдээ яг тэр дүрийн яг тэр хэсэг дээр надад бол амар dynamic байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм, ер нь бол юу санагцсан. Яг кино эхэлж байгаагаас Carey Mulligan-ы дүр бол нэлээд нэг тоноо барьсан. Ямар ч нэг тийм яг ингээд одоо яг хэлснээр ч нэг аав нь тийм ингээд аав нь ингээд те Нина ингээд бидний охин шиг байсан. Нинаг бид нар санаж гэхдээ бид нар чамайг илүү сансан масан. Гингүүд ингээд энэ тэгээд кино ихсээс хойш арай өөр болсон байгаа юм уу те гэдэг ч юм уу те өвшгөө очсон байгаа юм уу гэсэн амар тийм бодлол орж ирж илээ. Ингээд исэн юм уу гэх. Тэнгүүд тэр нь болохоор надад жоохон тэрэн дээр бол жоохон зохиолдоо ч юм уу тэр дүр Carey Mulligan өөрөө гаргаж чадаагүй ч юм уу те тиймэрхүү юм байгаа. Эсвэл найруулагчийн шийдэл нь бас өөр юм харсан баг л та. Бид нэр ингээд бидний үздэг кинон дээр хитрхи бас ингээд юмнуудыг ингээд тавьж өгөөд идэв штэ. Одоо ингээд ил гаргаж өгөөд идэг. Эсвэл зүгээр ингээд нуухыг бас оролцсон байж магадгүй шүү дээ. Найруулагчийн шийдлийг бол жааж хийх ирэхгүй. Тийм. Гэснээс нөгөө ийм rumor яваад. Rumor ч гэжтэй ер нь Carey Mulligan-аас өмнө Scarlett Johansson тоглох байсан гэдэг тэр киноны гол дүрд. Та яар тэрэн дээр юу гэж бодож байна? Надад тэгсэн бол амар таалагддаг байсан. Тэгтээ тэгсэн бол Scarlett Johansson бүр амар Scarlett бол гоё хөх шүү. Амар чаах байсан юм баха. Эсэ яг хараад Супермен загсалт юу гэдэг лээ нэг тийм юутай штэ. Супер баатрын загсалттай тэр санаанд ороод. Зүгээр амар cool штэ. Scarlett Johansson ер нь ямар ч дүрийг гаргаж чаддаг байхгүй юу? Бүр ингээд амар сайн жүжигчин. Бид тэр нөгөө нэг Scarlett Johansson-ы тоглосон хамгийн дуртай кинонуудаас бол Jojo Rabbit. Jojo Rabbit кино. Тийм штэ. Jojo Rabbit дээр бүр ингээд бас амар гоё мундаг дүрийг бүтээдэг юм шиг. Цаачин ер нь миний бодлоор Холливуудд угаасаа нөгөө нэг Marvel-д орж ирээд нэлээд мөнгө цалинтай болсон. Тэрнээс өмнө гэхдээ зөндөө олон кинотуудад өөрөө ер нь нэлээд таниулсан жүжигчин шүү дээ. Тэгээд авьяастай. Тийм амар авьяастайгаас өмнө ингээ хүмүүс айгу нөгөө нэг юм hot sexy гоё хүн Холливуудын бас number 1 sexy хүүхэн. Царайлаг байна уу байна те бүхс байна уу байна гэх шиг. Бүх байна уу байна. Бэлхүүс байна уу байна. Бүх юм байгаа. Child actor-аас бас нэлээд амжилттай айгу normal явж байгаа юм шиг лээ. Тэр нөгөө нэг юу Home Alone-ы гэртээ ганцарын 3 дахь ингээд тоглох санаар мэд тэр мэдгүй. Мэдэн штэ. Гэртээ ганцарын 3 дахь гэдэг байхгүй шал өөр дөрөвдтэй. Байж та дөрөвдүгээр анги дээр гэртээ ганцаараа дөрөвдөр юунд нь тоглодог лээ? Гэртээ ганцаараа чинчлүү. Гол дүрийг бүгд нэг чинчлүү. Жоохон байсан биз дээ. Тийм. Тийштэй нөө сургууль дээр очиж мочоод байдаг те. Тийм тэр дөрөвдүгээр анги дээр арай царайлаг хүмүүс тоглодог те. Тэр дөрөвдүгээр ангийнх нь Кевин надад царайлаг санагдаад байсан. Тэгтээ жоохон филтэлтэй. Кевины нөгөө нэг жоохон нөгөө нэг юу харизма байдаг шүү дээ. Тэр нь байхгүй. Тийм, ер нь бол тийм. Scarlett Johansson тоглосон бол надад илүү таалагдсан баг. Амар гоё кино болох байсан баг ч гэж. Тэгтээ бол сайн жүжигч. Сүүлийн хэдэн жил бол нэлээд range томтойгоо харуулдаг байгаа шүү дээ. Би одоо нэг л range. Яах гэдэг би яг. Range нь угаасаа нэг амар ингэж яригдтээ. Буураад байсан юм бол байхгүй шүү. Тийм буураад байсан юм байхгүй. Бараг анхнаасаа буураагүй. Хүмүүсийн ингэж тоглож одоо ингэж нэг зарим кинонд каст хийчихэнгүүтээ Scarlett Johansson тоглож чадахгүй маань гэж хасаад идэв гэсэн байхгүй юу? Ганц хоёр юм дээр ингээ өөр хүн оруулж моролцдог. Тэрийг аяа сүүлийн хэдэн жилүүд амар болсон. Яг тэгэхээр угаасаа тагаа ингээд нэлээд тоглож чадхаар болсон. Тийм яг тэр насандаа ирсэн ч юм уу ингээд Meryl Streep-ийн яг ингээд нэг хэсэг бүр амар кино тоглосон шиг Scarlett Johansson анх удаага амар кино тоглоод тэгээ бүр ингээд 21 онд илүү 20 онд ч илүү 20 оны Оскарт ч бүр анх удаага Оскар нэг төвшгтээ бүр 2 номинашн авсан шүү дээ. Эхнийх нь болохоор Jojo Rabbit дээр туслах гол дүрээр авсан. Тэнгүүтээ Marriage Story-гоор гол дүр шүү дээ. Гэхдээ миний бодлоор бол Carey Mulligan бол энэ кинонд яг зөв тохирсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо яа Scarlett Johansson ингээд тоглосон байсан бол гоё болох байсан. Of course мундаг жүжигч. Гэхдээ яг ингээд хин нэгэн яг тэрэн дээр одоо нэг юм амар abrupt юм хийдэг шүү дээ. Ингээд гинтээ ингээд шийдвэр гаргаад одоо ингээд алуулах ч юм уу те эсвэл ингээд
нөгөө юмуд машин зашин цогч мохоолтой амар тийм юу гинэ violent юм хийж байгаа. Тэнгүүд ингээд Scarlett Johansson-ыг би үзэл maybe Scarlett бол тийм хийх бах гэсэн юм бол толгойд байх байсаах. Яг юм Superman гэдэг супер баатрын дүрмээрээ гэсэн. Ер нь бол юм хүчтэй буцаад нөгөө нэг ингээд юу гинэ өөрийгөө defend хийх үйл хийх бах гэдэг юм expect хийх байсаах. Carey Mulligan дээр болохоор яг тийм expect хийхгүй тэгэл гэсэн чинь нөгөө нэг гинт ингээд амар нөгөө найзаагаа юм тийм unpredictable. Тэгэл тэнгууд нь би бүр анх үзэхдээ харин би бас тэгсэн. Би ингээд бас тэр тим эсгүүд бас амар их байсан. Гэтэ зохиол нь бол амар таалагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд кастинг нь л жоохон. Тийм одоо Carey Mulligan. Гэхдээ үгүй Carey Mulligan бол болж байгаа юм. Яг ингээд хийх ёстой юм хийчихэж байгаа байхгүй. Тэгээд бусад жүжигчнүүд нь гэх юм уу. Нэг тийм кинонууд чинь нэг тийм энэ одоо independent кино болохоор тэгээд байгаа мó эсвэл магадгүй. Надад гэхдээ тэр нэг гол дүрэн гол дүрийн найз л болдог Bo Burnham гэж залууд шүү. Ryan гэж доктор Ryan Cooper гэдэг. Би тэр нээр амарч таахгүй. Миний амартай комедиан тэр юу тоглолдог лээ. Тэр чинь комеди байхгүй. Комедиан байхгүй. Тийм нэгүтээ өөрийнх нь спешиалуд Netflix дээр дэг Happy Mappy гэсэн. Би комеди сонсдог. Гэхдээ гэхдээ тэр нэг юм скетч магийн мэддэг байхгүй юу. Тэгээд тэр нь нэлээд явдаг. Тэнгүүтээ Bo Burnham өөрийнхөө анхны кино хийсэн 8th grade гэдэг нь шүү дээ. Тэр нь бас нэлээд олон шүмжлэгчдээс амар сайн үнэлгээ аваад нэлээд ер нь сайн явсан кино. Тэг ер нь бол надад Bo Burnham аягүй таалагддیں۔ Тэгээд яг зохиолыг бичихтэй Emerald Fennell зохиолоо бичихтэй хамгийн ихний сцен нь шүү дээ. Ингээд тасарсан хөвтөж яхад нь ингээд нэг залуу оролдоод байдаг. Гэрт ночод нөгөө гэртээ дагуулж ирэнгүүтээ ингээд тасарсан бахт нь хувцын талаад байдаг шүү. Эхнээсээ чинь ингэж эхэлтгүүлөө нөгөө. Ер нь бол тийм. Гэтэ ерөөхдөө ингээд эхнээсээ нэг тэр хэсэг нь. Тэнгүүтээ тэр нэг ингээд тасарсан бахта юу гэдэг штэ. Чивийг даан бэ гэдэг амар тасарсан маягаар ингээд сухтуу маягаар хэлж ангуута хөө би чамаа юу даан гэж байгаа юм шүү гэд ингээд босч ирдэг штэ. Яг тэрийг анх бичээл тэрнээсээ ингээд тэрийг анх дотроо бодоод тэгээ зохиолоо бичсэн гэж аахгүй. Тэнгүүтээ энэ хэсгийг ерөөсөө оруулна гэж бодоогүй. Тэгсэн мөртлөө ингээд за энийг хамгийн ихний сцен болгоо тавьчих гэд тавьсан. Тэнгүүтээ Carey Mulligan зориулж тэр зөвүүн те. Тэнгүүтээ Carey Mulligan зориулж Emerald ингээд найруулагч нь дөрвдөө орох чинь хэрэг болсон гэсэн юм хідэн дуу явуулсан гэж аахгүй юу. За ихэнх нь ингээд Beyoncé, Britney Spears, Lady Gaga энтрийн дуунууд. Тэнгүүтээ тэр плейлист нь ингээ 2 удаа Britney Spears-ийн Toxic гэсэн дуусан гэсэн. Эхэнд нь тэгээ сүлд нь. Би яг сүлдийнх нь яг анзаарсан. Нэрээ тэр дуунууд нь амар гоё байсан шүү дээ. Тэснэ нөгөө нэг хамгийн ихэнд илүү явдаг дуун, хамгийн ихэнд явдаг дуунахаа нөгөө нэг Spice Girls-ийн нөгөө нэг To Become One явж итэр бид гэсэн чи амар дагаж дуулсан. Тэр нь амар гоё байсан. Гэтэ тэр гоё дуунуудыг ашигласан байсан. Тий. Тэгээ нөгөө нэг надад хамгийн таалагддаг миний амар дутаад байхгүй Paris Hilton-ы. За нөгөө нэг сандуулдаг. Тэрийг тэгэнгүүтээ тэгээд ягаад тэр дууг ингээд тэгж оруулж байгаа тэр сцен ингээ яг ямар хэрэгтэйсэн тэр сцен ингээ нэлээд улаан ингээд эдитд орсон байдаг шээ тэр сцен ингээ явангууд ингээ дундуур нь ингээ л 2 их чааш гэдэг ингээ сцен яваал байдаг шээ. Тэгээд яад ингэсэн чинь ямар ч эрэгтэй хүн энэ дууг Paris Hilton-ы дууг ингээд publicly дуулж чадчихвэл ямар ч эмэгтэй хүн тэрэнд ингээд дуртай болно тэр залууд гэдэг жаахгүй. Тэгмээд ингээд киноныхаа үзэгчдийг ингээд тэр залуу амар сайн залуу ингээд амьдралын өөрчлөгч байна гэдгийг харуулж ингээд тэр дууг албаар ингээд дуулсан гэж аахгүй юм сан дотор. Окей. Тэр нөгөө нэг твистийг нь яг нөгөө нэг бүр ингээд амар юутай хүчтэй болгож өгч байгаа зүйл нь. Үгүй нэр би бас нөгөө нэг реакшн үзэх дуртай YouTube дээр кино. Үзсэн кинонод нэг юм ярих хүн байхгүй заа юу нэг үзээгүй. Тэгэл нөр YouTube-ээс реакшн үздэг байхгүй юу. Тэнгүүд яг ингээд миний нэг дуртай нэг channel байдаг байхгүй Zavid гэх нэг юм гей залуу. Амар эмоттой үздэг. Тэгээд тэгсэн чинь тэр яг тэгсэн шүү дээ. Яг тэр хэсэг ингээд явсны дараа I wanna marry him. Тэгдэг. Тэр нь яг зөв айгуу зоригтой амжилттай болсон юм. Тийм. Тэгээд тэр ашигласан дуунууд бол надад амар таалагдсан. Ер нь бол яг кино үзэж хахад тэр нэг ээжд нэг хин тоглодог штэ. Тийм. Хин гэдэг лээ тэр их чинь. Stifler's mom. Гэ бас нэг юу вэ тийм нэртэй. Химэлээ. Яг би яг өчтөр үзсэн юм аа. Хин гэдэг нэртэйчлээ нэр марцчих. Гэтэ Stifler's mom. Манай хүн чи Stifler-ийн ээжийн дүр тоглоод 2 дүнтэй онцсон гэдэг байгаа штэ.
MILF гэдэг нэр зүгээд. Хөөрхөн шүү. Тэгээд энэ кино маань ер нь нэлээд олон Оскарт нэлээд олон юмнэр дэвшсэнээс Emerald Fennell original screenplay дээр авсан байгаа. Зохиолыг бичсэн. Original зохиол гэдгээр авсан. Тэгээд ер нь тэр жилдээ ер нь нэлээд шуугуулсан л та. Тэгээд гол нь манай хүн өөрөө амар том гэдсэж ирэмсэн бахта киног найруулсан. Тэгээд кинон дуусаад 2 хоногийн дараа хэдхэн хоногийн дараа ч үлээ шууд төрсөн. Яа амар. Тэгэнгүүт амар зөрөгтэй хүүхэн байх. тийм байгаа. Жинхэнэ феминист хүүхэн байж дугаасаа. Зүгээр амар том гэдсдэг тэгснэ зүгээр киногоо найруулад кино зураг авалт чи ямар амар хэцүү үлээдэг. Гэтэ манай баруун 7 ондоо шүү. Монголд бол яг үнэхээр кино зураг авалтал нэрээ шороо мороод байгаа худалдаад шороо таастаа худалдаа тий. Яа нэрээ. Тийм байдаг. Манайхаа та нар сонсож гин үү? Та нар бас кино хийж байгаа хүмүүсийг ард нь юу болдгийг угаасаа мэдтгүү штеп хийж эхэлтлээ ч гэсэн хийж эхэлтлээ кино үзэж эхэллээ нэг бодохгүй угаасаа яагаад тэрийг бодох юм бид нар зүгээрсээ хэд бодох хэрэггүй зовлонгийн юу н бодоод ингээд өрөвдөөд кино үзэх гэдэг үл амар тэнэг штеп зүгээр л ингээд кинод бид нар угаасаа кино хийчихэд бид нар ер ингээд кино хийж байгаа хүмүүс ингээд мэдээж тэр зовлон хүнд байхыг мэдсэрэж өөрөөсөө хүслээ хийх гэж орж байгаа. Тэр киногоо гаргачингуудаа ч юм ингээ бидний амар хүнд хүчээр хүлсийг хөдөлмөрийг гүндлэхгүй байна гэж яриулаад утгагүй. Би ихтэй тэрнээс өвөө чамаас яасан ш. Яагаад зовдөг юм бол гэчихсэн. Шууд цаашаа жажмент норж ирж байгаа. Яг зүгээр л яагаад юм бол гэж бодсон юм л. Яг хөө мэдээж кино хийн гэдэг маш олон сарын төлөвлөгөөний дагуу тэгээд тэр чин төлөвлөсөн юмны дагуу бас явах гэж амар зовно хэцүү. Ялангуяа ингээд Монголд бол кино урлаг movie industry-д ингээд нэлээд мөнгө хайж чаддаггүй учраас юун ч одоо жишээ нь одоо засгийн газар ч юм уу жишээ нь ингээд тусалж дэмждэггүй учраас мэдээж амар хэмний ингээд асуудал гардаг. Тэр болгоныг ингэж болох гэж зүтгэх гэж ингээд тэрнэр ирэхэд бол ингээд production баг зовмоор хахад ингээд жүжигчсэн хамт ингээд зовлдоод ингээд бөөнөр ингээд зовоод эхэлдэг байхгүй юу. Тэр ирэхэд ингээд бүх юма цаацаа болгож л байвал гэсэн маягаар бодоод эхэлдэг. Тэгэхэд бол би нэг юм сонссон ингээд гадаадын Mongolia Connection дээр гэлөө Холливуудын нэг хоёр жүжигч ирж тоглосон Монголд. Тэнгүүтээ тэд нар болохоор ингээд бүх юмаа араас ингээд яг ингээд киноны 8 цаг ингээд зураг авалтанд орно гэсэн нэртэй байгаа байхгүй. Тийм контракттай. Тэнгүүтээ ингээд тэрнээс илүү цагт аваад ч юм уу хоног ингээд аваад цагаар бодогддог заяа. Цаг болгоно илүү цалинтай. Тэгээд тэр цалингаа ингээд бодогдуулаад ингээд тэг ингээд яг ингээд план гаргаснасаа илүү яваад ах юм бол ингээд бүр ингээд мөнгө нэмэгдээл хэдэг. Тэнгүүтээ араас нь ингээд зохиолын барьж явдаг нэг хүн байдаг. Хоол ундын зохицуулж өгдөг нэг хүн байдаг. Араас нь ингээд юм идэх уух уу гэдээ уух юм бариад ингээд бүх юм ингээд нилээн ингээд жүжигчтэй хайрладаг Холливуд чинь. Тэр манай Холливуудд тэгдэм. Би бол тийм юм хүсдэг. Тэгж ер нь явдаг. Тэгэхэд ингээд монголчууд болохоор монголчууд ч юм уу яг ямар газар тэгдэм гэдэг. Гэхдээ би бол Монгол кинонд ажилласан болохоор тэрийг миний мэдх юм бол ингээд нилээн юу л яадаг. Одоо ингээд жүжигч нөө зүгээр ингээд ядарч сунжсэн ч ахвтээ ингээд энэ сценыг л авч амар ойлгодог байхгүй одоо кинонд яваад үзсэн хүмүүс яг амар ойлгох. Гэтэ би кинонд явж үзээгүй байхдаа л яг анхны киноны хасаалыг аваад тоглож байхдаа л яг манай үеийнхэн яг одоо би бол амар гоё кино хийн гэж боддог те би тийм амбицтай. Тэнгүүт Монголын киноны одоо энэ ертөнцийг те өөрчлөх тийм алхамуудыг бол хийн гэж тийм зорилготой байхгүй би. Тэнгүүт яг надтай ижлэхэн бодолтой ийм залуучууд ингээд таарлтаад намайг кино тоглох уу гингүүт би угаасаа ингээд үгүй гэж хэлж чадахгүй зав. Эхлээд яг би мэдээж бодож үзье гэж хэлнэ штэ. Тэгээ би зохиолоо уншия гэж хэлнэ. Зохиол нь таалагдаад яг ингээд залуу хүмүүс байгаа л тэрийг нь эхлээл амар appreciate хийгээл тэнгүү зохиол нь таалагддаг зав. Тэгээд би окей би тоглоё. Тэр budget энтер те budget friendly no budget гэсэн чамаагүй би ингээд туслая гэдээ амар ингээд тэгдэг гэх юм уу. Нэг нэгэндээ дэмтэй ингээд явж идэл болно гэж боддог. Гэтэ хитрхи бас тэрийг хэтрүүлж болохгүй. Тийм шүү. Ер нь бол ерөнхийдөө Монгол кинонд ингээ оролцоод явсны яг үр дүнд харахад ингээд зарим юм дээр яг хөө ингээд за ойлгож ийн гэх юм байна. Зарим юм дээр хитрхи ингээд нөгөө даварч эхэлдэг кино production талаас хүмүүс хүн төрөлхтөн угаасаа дасан цогцох даврах чадвар сайтай маш өндөр дасан цогцох анд даврах 70% ч авъя гэдэг. Ер нь жоохон ингээд давраад эхэлдэг ингээд энэ ингэсэн ч яа тэгсэн ч яа гэдэг ч. За тэр яах вэ? За кино
Ямар кино ажиллаа гэж. Ингээд сая ингээд киногоо ярьж исэн чинь манлай тэнд очиж суугаад гуглдэж үзэж чинь тэгэхээр бас сонирхтол нь ярьж ах шиг байна. Энээс урам авлаа. Саяны үйлчлийг чи комплимент гэж хүлээж авлаа. Тэгээ хамгийн ичмээр манлай өмнөх дугаарыг энийг өмнө бичиж хахад бас очиж үзсэн. Тэгээ шин гуглдэг юм аа. Тэгээ гуглдсан. Тэгээ амар хараадсан. Тэгсэн байж юусоо үзээгүй чи үзээч. За тэгээд кинонд бол мэдээж гол дүрийн ер нь ингээ кинонд явцад ингээ мэдэгддэг шүү дээ. Гол дүрийн найзын гол дүрийнх нь Кэси гэж гол дүрийнх нь ингээд ойр дотны хүн мэдээж тийм хүчинд орооцлогдсон болоод ингээд хүчинд ингээд охирогч болсон болоод манай хүн ийм реакт гаргаад ингээд амьдраад байгаа юм байна. Тэгээ сүүлийн жилүүд амьдрал нь ер нь ийм болцсон. Ээж аав нь хүртэл ингээд хин гэдгийг танихаа болцсон болтлоо ингээд явцсан байсан дүр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт кино ярьчихж байгаа юм шүү. Үгүй киног жоохон ярьж өгч болно шүү дээ. Жоохон ингээд гол нь сүүлийн сцен минь спойлер болохгүй. Тийм. Тэгээд тэггүй яриад гарч амар утгагүй юм тань. Тэггүй би сая ингэж ярьж байсан байхгүй. Кино яг ингээд дүр яг ингээд танигдаж эхлэхдээ бол угаасаа яг ингээд үзээд тэр Нинагийн зургийг хартал бол нэг тийм ямар нэгэн зүйл нэг юм травматцсан нэг тийм эмгтэл болцсон. Тэнгүүтлээ угаасаа 30 хүрч ээж автагаа хамт амьдардаг гэдэг тэр гингүүтэйг ингээд тэр дүр нь яг ингээд нэг тийм ямартай ч амьдралд нэг муухай зүйл тохиолдсон. Хэнийг нэг алдсан, хэнийгтэй хагцсан. Тэгээ тэрнээс ингээд хил хийгдэж чадаагүй одоолтол ингээд явж байгаа. Тэнгүүт ингээд амар эхлээд тэ амар өшөө авах чиг харагдаж байгаа боловч гэхдээ яг үнэндээ одоо тэр сүлд тэр нөгөө нэг өмгөөлөгч өнтрийг бол уучлалтай шүү дээ. Тийм. Тэгээд яг кинон дээр яг амар их гардаг нөгөө нэг ер нь бол ингээд кино юуны төвтэй яагаад ийм болж байгаа нь ингээд киноны дундаас ч юм ингээд мэдгдээд эхэлдэг штэ. Тийм байхад киноны нэг сонирхолтой нэг факт ч юм уу юм байт юм билээ. Тэр нь болохоор ерөөсөө sexual assault юм уу rape гэсэн үг хийж ашигладаггүй кинон дээрээ. Тэгээд тэрийг тэнгуут яг ингээд тэрэн дээр ингээд найруулагчийн санаа нь ийм л юм шиг байгаа. Яг ингээд болсон явдлыг юуны тухай ярьж байгаа гэдэг нэг ойлгомжтой болж эхэлнэ. Гэхдээ хизээч ингээд нүүрэн дээр чи энэ бол хүчин болсон. Энэ бол тийм болсон гэж хэлдэггүй. Тэгсэн мөртлөө ингээд үзэгчд өөрсдөө ингээд үзэж явах хэвчтэй ойлгоод нэг юм болсон юм байна, ингэсэн юм байна, бэкграунд нь иймэрхүү юм байна гэд. Тэгэхгүй ингээд нөгөө кинонд ч ирэхэд ингээд яг түрүүн марлаа хэлдгээр ингээд бэлэнчлээ өгчдөг шүү дээ. Ийм болсон юм аа флашбэк явдаг ч юм уу. Тим ерөөсөй байхгүй. Тэнгуүтэд тэр сүлд дараа нь ингээд нэг evidence center болтоход ч гэсэн ер нь тэрийг харуулдаг. Юу болоод байгаа юм мэддэхгүй зүгээр. Тэр нь бол гэхдээ надад бол таалагддаг. Яг киноны шийдлүүд тийм байх та айгүй зүгээр. Тэгэхгүй яг ингээд бүх зүйлийг ингээд тавиад өгчдөг Монгол кинонууд гэдэгхгүй. Гівдэж орж ирж байгаа. Тийм кинод ер нь зөндөө байдаг л та нэлээ ингээд ойлгомжтой. Ийм болсон юм аа, ийм болсон болохоор ингэсэн юм аа гэд ингээд амар тайлбарлаж өгдөг кинод байдаг. Би ихтэй ер нь бол бас нэг талаасаа тэр бичлэг дээр юу алсан болоо гэдэг харуулах гэл үзсэн гэл ахгүй бодлоо. Ер нь ихтэй бас нэг тийм entice их юм болох. Трейлер дээр нь тэр нь гардаг лөө. Үгүй лөө. Үгүй нөө бичлэг гарч ирдэг шүү дээ. Трейлер дээр ерөнхийдөө киноны эхний үйл явц гардаг. Эхний сцен гэх юм уу да. Тэгэнгүүт мэдээж яг трейлерыг үзээд байна уу малаа. Тийм трейлер дээр болохоор яг юу гардаг вэ? Энэ хүүхэн ер нь нэлээд өвшөө авдаг хүүхэн байна. Ирчүүдээс ингээд би бараг алаад идэм болов. Тийм, алаад идэм бол яагаад идэм бол. За энэ спойл болчих шиг байлаа. Тэр гэхдээ нэрээ бас яасан юм бол мэддэхгүй те. Нэрээ эхний залууг яг яасан юм бол. Яасан бол яг гэж бодоол байсан шүү дээ. Тэр тийм найруулагчийн тийм шийдлүүд бол амар гоё. Тийм сонирхолтой те. Гэснээс бас нэг факт л шүү дээ. Дандаа нүуний тоглосон залуучууд нь бас айгүй нэг тийм nice guy те, сайн залуу гэсэн юм дотор имижтэй те. Жүжигчтэйг айгүй оруулсан тоглосон юм чи. Тэг яг сая харсан чи яг нөгөө нэг хин байж байна. Макловин. Тий. Супер бад. Тэр амар хөөрхөн тэр надад шийдлийг бодоод ер нь ингээд яриад байсан чинь эн чинь хараа найруулагчийн шийдлүүд нь амар зөвөн кино байсан юм ба шүү дээ. Тэг нэг юм амар кастинг хийж. Ингээд шууд ингээд нөгөө нэг нэр мөр ингээд амар хөнгөн хуймгаа юм шиг ингээд харагдаж байгаа хэрнээ бүх юм амар цаанаа deep meaningтэй тийм зоригтой гэсэн тийм төсөглөн ч гэсэн яг тэр сайн залуунуудын кастингийнхэн тэр сайн залууд имижтэй залуучуудыг тоглуулж байгаа нь тэнгуүтлээ ингээд яг ингээд хоол зохиол нь яг ингээд төгсгөлдөө дуусж байгаа нь тэр яг бүгд ийм төлөвлөгөөний дагуу юм шиг яг дүнсээ санагдчихлаа. Тэнгуүт анханасаа кастинг хийхдээ ч гэсэн ингээд яг бүх зүйл нь яг энэ нэг тийм сонин гэхдээ би ингээд нэг тийм сонин муулж чадахгүй байгаадс аахгүй. Тэнгуүт яг тэр нөгөө нэг бүгдээрээ ийм шийдэл байсан юм бэ гэдгийг сая анзаарсан чинь амар appreciate хийчлээ гинт найруулагчаар нь.
Яг ер нь метафор байсан байж тийг бүх зүйлүүд нь. Амар сайн залуу. Тэгээ сүулдэ яадаг гэж. Амар сайн залуу сайнаар өвдөхөө муугаар Үлдэхүү та түүнийг Look TV дээр байгаа Promising Young Woman киноноос хүлээн авч үзээрэй. Тийм. Тэгээд юу байсан? Нөгөө нэг юу яадаг эмхтэйд штэ. Энийг өнөг ингээд уруулаа яаж слоти бодох гэсэн YouTube бичлэг үзээд А тийм тэр гоё. BJ орол. Тийм. Тэр нь нөгөө нэг найруулж өгөх өөрөө штэ. Тэр чинь найруулж өгөх нөхгүй юу? Тэр tutorial хийж байгаа эмхтэй. Тэр чинь найруулж. Зайл тэгвэл амар гоё найруулагч байна. Амар гоё юм байна. Яг ингээд суугаад ярих юм бол яг амар юу яах юм бэ? Ойлголцох юм байна. Харин тийм байна. Нилээн гоё. Надад бол тэр найруулагч нилээн таалагдсан. Цаашаа юу их бол гэж аяг бодогдсон. Тэгээ яг тэр жил чинь айгүй их эмхтэн найруулагчд бас яагаадсан үедээ нэг хинтээ химлээ. Lady Bird хийдэг чинь. Lady Bird-ийг нэрээ Солонгосыг нь хийсэн байсан уу? Харсан уу? Солонгосчууд яагаад тэгээд кино хийгээд байдیں۔ Greta гэнэ. Greta Gerwig. Greta Gerwig-тэй начин юун дээр яасан байхгүй юу? Little Women яагаад байсан нь? Тэгээ Little Women найруулагч. Яагаад байсан гэж? Little Women дээр нэвтэрсэн. Little Women дээр Oscar дээр нэвтэрсэн. Тийм. Энэ хоёр хоёлоо нэр дэвшээдсэн байхгүй Oscar дээр. Тэгээ тэр жилдээ ер нь нэлээд хэмхтэй найруулагч нэр дэвшсэн дүр болсон. Chloe Zhang-тай үзэлцсэн байхгүй юуны Nomadland. Fargo тоолж исэн хэмхтэй мэдхүү. Дээр 96 оны Fargo-г кинодаг. За тэрний хин тоглолтыг лээ. Тэр киног бол мэднэ. Би бүр I'm lost. Юу вэ? Fargo ч юм бүр IMDb-ийн бүр 8.1 гэсэн юм байна шүү дээ. Fargo амар том кино шүү дээ. Frances McDormand. Frances McDormand чинь сүүлд юу гэдэг кино тоглоод Nomadland тоглоод тэгээ тэрүүгээр Chloe Zhang нэр дэвшчихсэн ахгүй. Тэнгүүт яг зэрэгцээд энэ хин Emerald Fennel энэ хажуугаар нь бас нэр дэвшсэн байгаа. Тэгтээ тэгээд Nomadland ялсан. Энэ Greta Gerwig-тэй холбоотой биш мэн үү? Greta Gerwig дараа жилд нэсэн. За тэгээд Nomadland-ыг үзсэн юм уу? үзсэн. Би ясагцсан шүү. Ямар байсан? Nomadland дээр нөгөө тэр чинь ингээд ишээ тишээ агих номад хийдэг хүний тухай Америкийн тийм амьдралын тухай гардаг байхгүй юу? Тэгсэн чинь Frances McDormand ингээд method actor юусоо биш. Гэхдээ тийм хийх гэж үзсэн гэж аахгүй тэрэн дээр. Тэгээд ингээд тэгж амьдрах бол нэлээд амар хэцүү байдаг. Амар ядардаг, амар юм хэцүү. Тэгээд тийм байдлаар 7 хоног амьдарч үзээд тэгэнгүүтээ ингэж амьдрахаа боллоо гэд. Тэгэнгүүтээ ингэж амьдарч ингэж дүрээ гаргаж яхаа орон зүгээр эннийхээ орон зүрж үжилсэн амархан юм байна гэж хэлсэн гэсэн. Надад бол тэр кино нэг гоё байгаагүй. Би бол угаасаа тэр киног сонирхож үзэх төрлийн. Миний сонирхож үзэх төрлийн кино биш байсан. Би бол харсан. Яг жүжигчин бол намайг татсан л да уг нь. Гэхдээ сторийн ягаад ч юм миний юу татаг. Тийм. Би ер нь ямар төрлийн кино үзэх туртай юм бол төвчээр шаардсан аргуу кино л доо. Nomadland. Аргуу кино шүү. Аргуу кино. Тэгтээ нөгөө Before Trilogy-г бодвол би дуусгасан. Before Trilogy юу. Чамд тэгэж явахгүй дээ гэсэн. Юу Before Trilogy яг уу надад ингээд амар таалагдчихсэн юм болохоор нөгөө яг би Унгарт амьдраад нэг 2 жил 3 жил болчихсон билүү. Тэгэхгүй тэр чинь хаана хийдэг кино лээ? Европоор аялж байгаа. Европоор аялдаг тийм. Бодож биш тэгснэ буухаар. Тэндээс салдаг үлээ. Венд болоод идэг. Венд бодож биш сууж эхэлдэг байхгүй яла. Тэнгүүтээ салаад Венд буух гэсэн. Парис руу явах гэжсэн Венд болгочдөг байхгүй. Австрид. Тийм. Тэгснэ би тэр кино тэгтээ надад бас таалагдсан ихний анги нь бол. Би яг тэгж явах байсан тэр эмхтэй шиг. Тэгснэ тэр чинь юугаар бас сурдаг гэдэг лээ кинон дээрээ. Дизайнер мэсэнэр. За тоглосон. За тийм бол биш. Ер нь жоохон номын дуу охин мэт шүү. Тийм. Гэхдээ дотор нь өөр юм байгаа гэдэг нь харагдаад байдаг л та. Тийм. Юу аа? Spark. За тэр киног дараа нь л. Alison Brie нөө нэг юунд дээр тоглодог шүү. Гол бас нэг найз нарт тоглодог шүү. Тэр хүүхэн амар хүрх хүүхэнтэй надад таалагдсан шүү. Тэр дүр нь надад амар таалагдсан. Тийм. Одоо яг
орлож байгаа гэх юм уу те. Бас Тийм. Нинаг орлоод байгаа ч юм уу те. Нэг тиймэрхүү. Тэгснээ тэр хоёр амар cool санагцсан. Ингээ кофе шопд ингээд Бэж да наа ч юм биш. Alison Brie нөгөө нэг их сургуулах найзууд нь штэ. Тэгээд дараа нь хотел дуудаж байгаа байдаг уу. Madison McPhee юу. Тийм штэ. Тийм. Тэр дүр надаа яг тэр бол нэг юм жижигэн дүрлэлтэй. Тэгээ өөрөө дүрийг гаргацсан лээсэн. Тэгээд Тэр бол сайн жүжиглж илээ ч гэх шиг. Хамгийн сүүлд нь те. Надад руу дахиж хизээч битий залгаараа гэдэг нь надад таалагдсан. Гэтэ амар сонир. High school угаасаа л амар их юм болдог байсан штэ. Та нар гэл бүгдээрээ хүүхдүүд байсан штэ. Угаасаа л юм болдог л байсан штэ гэд тэр тэгтээ үнэн те. Яг high schoolд ингээд угаасаа амар их юм болдог те. Ингээд Монголд ч гэсэн ингээд янз бүрийн зөндөө олон ийм драманууд болж идэв штэ. Тэг монголчин цөөхөн хүн амтай жижигхэн газар мөртлөө амар их юм болдог. Тэнгүүд Америк ч амар том. Тэгээд ер нь high school драманууд амар их байдаг штэ. Яг нөгөө эхлээд кино эхэлж байхдаа ингээд залуучуудыг тэгж айлах юм дээр ингээд нэг юм юу зураас зурж агаад ингээд дүр болонгууд ингээд дундуур нь кросслдаг гэдэг штэ. Тэгж байгаа тэр нөгөө яг ингээд одоо киноны 2 дахь өрнөлт гэх юм уу тэрэн дээр явж эхлэнгүүтээ ингээд бас ингээд хүмүүсийг нэг нэгээр ингээд нэрлж агаад ингээд зурж эхэлдэг штэ. Тэр надаас амар талцааг нөгөө сүүлийн сцен дээр эхлэж хахад ингээд дүр болцсон ингээд тэрийг дундуур зураад одоо л ингээд энэ талах чинь одоо юу болохыг хар гэж юм шиг. Тэр тэгтээ нэг юм сонин деталбайсан та хоёр анзаарсан уу? Ингээд өөр үзгэний өнгөөр бичээд байсан шүү дээ. Нэг нь хар, нэг нь цэнхэр, нэг нь улаан. Тэр яг ямар утгатай цэнхрээр дараад байлуу да. Тийм. Тэр нь яг би бүр гайхаж улаан нь одоо алдсан гэж байгаа юм болов уу? Цэнхэр нь хар нь яасан юм бол харан сайн залуу гэсэн болов уу? Тэр тэгтээ нэг утгатай л ах. Харин тийм бах. Тэр яг юу өөрсдийнхоор ойлгох хэрэгтэй баха. Нариулагч тэгэж хүссэн бах ч гэж. Би тэгээ нэг ойлгоогүй тэгээд орхисон шүү дээ. Харин зарим нэг яг нэг амар ойлгох бодож ирэг байдаг л те. Гэтэ энэ кино ингээд юм үзэхэд ингээд амар хурдан ингээд одоо ингээд зарим киног үзэж хахад ингээд уцаа оролдоод эхлэх үе байдаг шүү дээ. Тийм байхгүй киносан. Тийм яг нэг гарахгүй байсан. Ингээд шууд ингээд үйл явдал ингээд өрнөд одоо яах юм бол одоо яах чаглаа яг ингээд үзэж хахад ингээд амар смутли ингээд явцдаг. Би бүр ингээд лаптопныхаа цэнийг дууссныг мэдэхгүй байжгаад унтраацсан за дундуур нь. Тэгснэ оф гэ тэгээд цэнэглэж байхдаа ингээд за өөр юм хийхгүй шүү гэ нүдээ анч хөвтөж тэгж жаад асангуут нь газ шууд өргөлжлүүлж яг тэр хэсгээс нь үзэж үзээд тэр хоёрын яг үнсэлцдэг хэсэг дээр нь унтраа надад ингээд би тэр тэгсэн чи яг юу болох гээд байна гэ ингээд амар гайхацсан тэр ер нь л тэрнүүд нь амар гоёсэн яг ингээд үзэгдээлсэн амар гоё смут байсан амар смут үзэгддэг кино байсан. Тэгснэ тэр нөгөө нэг тэмдэглэлийн дэвтэр ингээд хогийн сав руу ингээд гол оруулдаг гэсэн үг шүү дээ. Би яг тэрний дараа ёо сая энийг яасан бол хэд дүүбэлсэн бол гэж бодож тэр. Яг нэргс өөрөө гол хийчих хүн хажуунаас нь шидчих өнтер гэж бодож тэр талаар бодсон чи хөвгчлээ байсан чи. Тийм байсан. Ер нь тэгээд нэлийн хүн цэдвийг харуулж байгаа кино мөртлөө амар юм хөнгөн. Тэгээ хүн үзчихээр нэг хүнд байхааргүй үзэн хүн ингээд сүлт нь ёо ямар хүн кино үзчихээ эцгэс нагаа унаад байхгүй. Dark comedy. Тийм. Нэлээ юм easy үзээд дуусаа тэгээд бас нэг ингээд манаас найз ингээд ярьчихсан ахгүй хэрэгтэй. Амар хүнд кино мөртлөө амар юм хүн сэдвтэй мөртлөө амар ингээд надад бол амар юм бодогдсон. Амар хөнгөн заваагүй үзээд туссан. Гэхдээ дараа нь ингээд үйлдэл гаргах болгондоо ч юм уу ямар нэг юм хийх болгонд ингээд өөрөө амар тайлбарлаж ингээд хэлэхгүй бол эмэгтэйчүүдэд амар хэцүү санагдсан байна гэдэг амар ойлгосон гэдэг жаахгүй юу. Тийм. Гэхдээ энэ дээр нэг тэгвэл найруулагч нь ажиллаа хийсэн юм шүү дээ. Харин тийм асуумаар байна гэхгүй. Яг одоо хүмүүс үзээрэй. Ихтэй хүмүүс үзвэл та нар эмэгтэйчүүдийг ойлгож эхэлнэ. Одоо ер нь бол чи бол нэг юм хоррор мороор үздэггүй гэдэг байгаа шүү дээ тий. Нэг юм сонгож үзэхгүй гэдэг байгаа шүү. Тэнгүүдээ хэрвээ одоо энэ жишээлбэл яг жинхнээсээ нэрээ rapeтэй кино тий. Хүчинтэй кино. Тим ингэж одоо юу гэнэ үг орцсон. Тайлбартай, трейлертэй үзчихсэн. Байхад бол яг сонгож үзэхгүй энэ киног. Яг одоо ингээд юм яг хөнгөн хуун одоо юм юу гэнэ арай хөнгөн байдлаар шийдээгүй. Яг л амар энэ бол хүчинтэй ингээд амар хар бараан зураг одоо irreversible шиг харагддаг юм уу те. Ер нь л сонгож үзэхгүй. Тэг үзэн. Тэгээд ер нь Gaspar Noé-ийн кинонууд нэг тиймэрхүү штэ. Яг dark байдаг штэ. Тэднэрт бол тэдрийг бол үзчихтэй. Зүгээр үзэн. Гэхдээ амар hurt болно. Хэсэг хугацааны дараа хэл хийгддэг байгаа тэр киноноос. Мадуу яг үзмээр санагдаад. Тэр нөгөө кино чи юу лээ нэг балер кино нөгөө манла Enter the Void биш Enter the Void биш нөгөө нэг порно киноны
од байдаг Serbian film уу? Serbian film энтрийг хүртэл үзчихсэн аахгүй би. Тэрийг бас тэнэг бахта үзсэн шүү. Бацаан Тэрийг харин амар бацаан бахта юу ч мэдгүй үзсэн тий. Яг хаанаас авч үлдсэн. YouTube дээр. Тэр гэхдээ YouTube дээр байдаг байсан байхгүй тэгснэ. Тий мэдгүй тэгэл тэр киноноос эхлээл тэгэл Гаспер Ногийн кинонуудыг үзэж эхлээл тэгэл Love Mob үзэж үзэл тэгснэ. Гэтэ яг нөгөө ийм асуудлуудыг айгүй нөгөө нэг юм deny хийдэг те ингэж тоохгүй одоо гинт аль болох ингэж өөрсдөөсөө холдуулдаг тийм хүмүүс байдаг штэ те. Тиймэрхүү хүмүүстээс үзэхэд арай айгүй төхөн болгоцсон юм шиг те. Ер нь зөөлөн болохоор тэгээд сонгож үзэхгүй хүмүүсийг яг ингэж нэг юм зөөлөн байдлаар оруулж ирж. Яг киноны яг одоо ингээд хуучныхаа тэр асуудалтай холбоотой хүмүүст ингээд уулзч эхэлж байгаа гэдэг шүү дээ. Тэрэн дээр ингээд тэр хүмүүст ингээд ихтэйд ингээд тайлбарлаж хэлж байгаа шүү дээ, тий. Ийм болсон. Та тэр үед ямар реакц гаргалаа, яалаа, яаж шийдэж өглөө гингүүд ийм асуудал амар их байдгаа. Эцтэй ингээд хийсэд асуудал шүү дээ. Чин тэр ингэсэн, энэ ингэсэн гэд яг ингээд баталгаа нотлохоо байхгүй зүйл байдаг болохоор гингүүд за тийм үү. Тийм болсон юм байна. Одоо ийм болж байгаа штэ гингүүт ингээд босч ирдэгтэй шууд ингээд personally өөртөөх нь ингээд хувийн юм руу болоод ирэнгүүт хүмүүс ингээд шууд өөр реакц авч эхэлж байгаа байхгүй юу. Хүүе үгүй штэ заавчлаарай те ингээд чам тэр юу хэлүүлмээр байгаа ингээд миний буруусан гэж хэлж байгаа юм уу. Тийм миний буруу байсан гэдэг ч юм уу иймэрхүү болоод явдаг. Тэгэхээр иймэрхүү юмыг хараад тахаар хүн болгон амар юм сонсоор байгаа дүжирцэн юм шиг асуудал байгаа байхгүй ингээд амар юм тийм болж лэдэг тийм болж лэдэг нэг чи одоо яах юм бэ яаж чадахгүй штэ гэсэн юм ярьжсэн аа. Яг өөрийнх нь ингээ хувийн юм болоод ирэнгүүт өөрийнх нь амьдрал руу ороод ирэнгүүт хүүе ингэж болохгүй штэ юм байж болохгүй чи яагаад ингэж чам чи мэдрэл мот юм уу галзуу юм уу чи яах гээд байгаа мах гээд байгаа гэсэн маягаар юм defensive болж ингээ өөрийн гэсэн асуудал олгож хүлээж авч эхэлж байгаа нь тэрийг ингээд яг хүн болгон яриа өөр ингэж харуулж байгаа нээр ингээд киноны бас нэг амар чухал харуулах гэсэн юм л ахал та. Нэг юм фактээсэн би уншсан юм аа. Нэг юунаас блогноос тэр өнгөнөөс айгүй зоригтой хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд ягаан цэнхэр өнгөний хослол амар их байсан гэд. Тийм. Цэнхэр өнгө чинь нөгөө нэг сэтгэл мэдрэлийн өвчнийг sadness тий мөн үү? Тийм. Тэгтээ нөгөө нэг юу лээ? Сэтгэл мэдрэлийн жоохон эмгэг байдсан шүү дээ. Disease юм уу? Тийм имийг кинон дээр цэнхэр өнгөөр илэрхийлээд байдаг. Гэж би уншсан. Нэг Солонгос кинон дээр нэг тийм жоохон сэтгэл мэдрэлийн өвчтэй эмэгтэйгийн тухай кинон дээр дандаа цэнхэр өнгө ашигладаг байхгүй. Тэр эмэгтэй цэнхэр цамц өмссөн байдаг. Гэрт нь амар их цэнхэр өнгөнүүд байдаг гэж юм уу. Тэгсэн чинь тэрний сэтгэл мэдрэлийн өвчтэй болцсон. Одоо тий. Perfect Blue санаанд diseaseтэй болцсон. Тий. Яа, Perfect Blue. Тэгснээс тэгээ нөгөө нэг яхаа цаа чи нилээ ягаан өнгийн өмсөж байгаа. Тэнгүүдээ яг ингээл нөгөө нэг бодит үнэнтэй айгу гунигтай үнэнтэй тулгархаараа цэнхэр өнгөтэй хувцснууд өмссөн гэд тийм фактнуудаас айгу гаргаж ирсэн. Бас нэг юм тайрект шотыг санаж нэг юм ардаа юм цэнхэр ингээд юм хээтэй ингээ яг кофе шоптой ингээ аяг цэнхэр аяг ингээ тийм. Тэр чинь яг нэг гуниглцсан байж байгаа шүү дээ. Тийм. Тэн дээр яг тэр чинь нэг малтартай нөгөө нэг зураг байдсан юм л шүү дээ. Одоо санд. За тэрнийг илтгэсэн гэд тэр нь бас цаана аягаа гүн утгатай гэсэн байсан. Даанч тийм баха тэр шотн дэр хитрхи удаад байсан. Гэтэ амар гоё байсан. Жохон slow motion орсон байлгүй. Үгүй эсвэл доолидод илүү. Доолидод байсан. Тэгэнгүүтээ нилээн тэр синийг аягүй харуулсан. Тий, нилээ удаа харуулсан. Тэгтээ нэг цаанаа нэг ай дэвсч юмсэн. Тэгээ дуу. Тий. Ай гэж хэлдэггүй гэсэн юм шиг. Дуу дэвсч гэсэн. Тийм, дуу дэвссэн. Тэр яг нэг юм ер нь cinematography aesthetic байх гэж амар хичээсэн. Тэгээд ер нь тэр нь бол харагдчихсан. Тэр нь бол нилээн зарим дээр нь бүтэж байгаа, зарим дээр нь хитрхи хэрэггүйнүүдийг handle too much болоодсэн харагдчихсан л та. Тэг яг гоё тэр яг тэр хэсэгтээ яг дөнгө саяны ярьсан бүртөөгийн ярьсан сэдв дээр яг ингээд smooth явцсан бол энэ кино амар perfect болсон. Тийм, ер нь бол тийм. Тэгээд миний яг анзаарсан юм одоо би ингээд кино би бараг 2 3 дахь үзэж байхдаа ингээд жоохон пауз л үзэж сахгүй юу. Гэнт юм хийх болоод өөр юм хийж мэгээд ингээд дундуур нь паслцсан. Тэгээд ахад ингээд паузлах тусам ингээд тутам ингээд нэг юм скриншот хийгээд авчмаар айгу гой паузлаад байсан чинь ингээд хамаагүй амар гой ингээд aesthetically харагдадсан. Тэгэхээр тэр ер нь план тавилт мавилтыг бол нилээн бодож нилээн ухсан кино нь харагдчихсан л та. Тэр одоо тэгэхээр эн чинь найруулагчийн өнцөг штэ найруулагчийн өнцгөөс бид нэр харж байгаа штэ бүх юмыг тэгэнгүүтээ ингээд найруулагч тэрэн дээр нилээн киноныхоо харагдах байдал дээр амар тулж ажилласан бол харагдчихсан. Нилээн хичээгээд нилээн юм амар температи тэгээд
яг голлох юмнууд нь л айгүй гол харагддаг. Өөр тэгж санааг нь ингээд санаатаа нь ингэж одоо хэрэлдэж аваад байгаа юм байхгүй. Тэр син дээр ч юм уу те. Тиймэрхүү юм айгүй ихтэйсэн. Тэр нэлээд хөөрхөн кино л даа. Тэгвэл чамаас нэг мессеж гоо. За. Тэгвэл ингээд чиний сая ярьсан сэдв дээр чин тулгуурлаад асуухад чи тэгвэл ингээд найруулагчдыг яг ингээд одоо ингээд нэг кино найрууллаа штэ. Тэнгүү тэр киноноос нь тэр хүн нь ингээд харагддаг. Найруулагч нь нэг ингээд танигддаг. Тийм. Ер нь бол нэлээд тийм санагддаг. Яг найруулагч бүр өөрийн гэсэн тийм стилтэй байхаас гадна өнгө тавилт гэдэг ч юм уу тийм тахаас гадна яг планда юуг яаж оруулж ингэхүү тэхүү гэдэг амар яг өөрийнхоороо ингэж харуулт юм шиг санагддаг. Тийм яг вижн байгаа шүү дээ. Одоо тэнгүүд яг ингээд нэг зохиол бичих гээд ингээд сууж байгаа шүү дээ. Яг ингээд толгой дотор нэг зохиол ороод ирнэ шүү дээ. Тэнгүүд манай хүн болохлээрээ нөгөө нэг тасарсан эмхтэй сууж агаад ингээд чи яагаад байгаа юм бэ гэдгийг бичиж эхэлсэн гэсэн шүү дээ. Тэнгүүд яг тэрэн шиг ингээд кино зохиол бичихээд яг ингээд нэг зүйл гинт ингээд дүн гэж нэг юм орж ирэл ер нь бичиж эхэлдэг байхгүй юу. Тэнгүүд яг бүх одоо тэгэж өөрөө гэхдээ зохиолоо өөрөө бичээд өөрөө найруулсан найруулагч нараас бол яг тэр найруулагч нэг үнэртэй дэдэг. Тийм, ер нь бол нэлээд тэгдэг. Тийм. Тэнгүүт чигшиг миний тоглосон киноноос ч нөө зохиолч нь өөр найруулагч нь өөр болохоор тийм ярих юм голчлаа чигшиг. Гэтэ найруулагч зохиолч хоёр нэлээд ойлголцсон зөндөө кино байдаг л та. Мэдээж сайн найруулагчд бол зохиолч нартайгаа айгүй сайн ойлголцож хийдэг юмнууд их байдаг. Холливуд бол нэлээд тэрэндээ айгүй сайн. Хүн тэгээд сэтгэл зүйн асуудлаар ер нь яг зохиолоо бичээд найруулж захтаа яг ингээд өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг яг ингээд бичдэм байлээ ч гэх шиг. Угаасаа л тэгнэстэй. Стори бичнэ гэдэг чинь өөр дээрээ тулгуурласан, өөр дээр нь нэг зүйл мэдрэгдээд ямар нэгэн зүйл тохиолдоод тэрнээс нэг зүйл мэдрэнгүүтлээ тэр санаа нь орж ирсэн болж таарангууд ч яг 100% өөртөө нь холбоотой болчихдог байхгүй. Гэтэ нөх хүн өөртөө одоо тохиолдсон юм аа өөрийнхөө сайн мэдэх юм аа бичэж шүү дээ угаасаа. Тийм өөрийнхөө амар сайн мэддэг юм ийг л бичдэг. Тэнгүүд манай найруулагчийн энэ шийдэл энэ зохиолыг бичсэн байгаа байдал нь бол яг үнэхээр феминист хүн юм байна. Та сонсож байгаа сонсогчдаа хэрвээ феминист бол энэ киног заавал үзээрэй. Маш их таалагдах болно. Аха яг эрэгтэй хүмүүс нөгөө хинд үзүүлнэр санагдчихлаа. Sorry inside joke. Харин тийм ээ ер нь үзүүлэх хүмүүс зөндөө байна. Би ихтэй амар сонирхолтой юм нөгөө YouTube-с reaction үзсэн гэдгсэн шүү дээ тий. Гэхдээ нөгөө аль болох ингээ зөндөө хүмүүс reaction хийж байгаа шүү дээ тий. Эрэгтэй хүмүүс нь яасан бол гэдэг юм руу амар дарж ороод шүү. Тэнгүүдээ нэг бичлэгээс аахгүй юу. Илээ feminist reacts to promising young woman гэх тэр би бүр шагаагач шүү дээ. Яг эрэгтэй хүмүүс яг яхаа feminist яаж reaction-ыг нь бол ойлгомжтой юм шиг санагдсан л байхгүй тий. Яг эрэгтэй хүмүүс ч юм өөр хүмүүс яаж reaction хийсэн надад бүртгийн найз нь бол юм ойлгосон шүү. Тийм амар юм ойлгосон зүйлээс тэр талууд амар юу тэгэл ер нь нэлээд их үйлдэл дээрээ өөрөө дотроо ийм гэж бодоогүй зүйлүүд авих байд юм байна гэж аяг хэлж исэн. Тэгэхээр ер нь яг тэр бол эрэгтэйчүүдийн яг 100% буруу гэх нь бас хэцүү. Яаж гэвэл тэд нэр чинь шал өөр experience-ээр mindset нь ондоо. Тийм шал өөр юмар амьдарч байгаа ингээд тийм мэдгүй амьдарч байгаа штэ. Тэнгүүд ингээд огт боддоггүй юмыг нь боддог гэдгийг мэддэггүй байхгүй юу? Тэгээд яагаад байгаа юм бол гэж гайхаад байдаг. Тэнгүүд хэрвээ та найз өхөнтэй бол найз өхнийгоо жоохон ойлгохгүй байгаа бол энэ киног үзээрэй гэж санал болгоё. Юунд стресстэй саяных жоок шүү. Юунд стресстэй тань ойлгохгүй бол үзээрэй гэшнээс. Гэхдээ ер нь бол яг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг ойлгочих юм бол нэг ойлгочих юм бол болчих юм шүү гэх шиг. Өөрийн бодд юм а гэдгийг барыг мэдчих юм бол болчих юм шүү гэх шиг. Гинт амир юм амьдрал амархан санагдсан ажин дөнгөсэй. Тэгэл болом шүү. Тэгэл болчих юм шүү найзуудаа. Тийм юм да. За нэг цаг болцсон уу? Нэг цаг 20 минут уу? Тийм. За окей. За энэ дугаарыг ингээд дуусгах гэж байна. Манай подкастны 2 дугаар сизны эхний дугаарт
Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ануудартай баярлаа. Энэ саяных арай жоохон Намайгаас өрсөнд баярлалаа. Амар сонирхолтой. Хоёр одоо ингээд ерөөхдөө 2 дугаар сизнийг ингээд ер нь цаашаага подкаст авч явахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр дараа 7 хоногт дахиад шинэ дугаараар уулзах болно. мэдээж тэгнэ. Тийм. Тэгээд бид хоёртаас санал болгох кино минь Look TV дээрээ үзээрэй гэсэн кино байх юм бол коммент сектор үлдээж болно. Тийм. Тэгээд Яриулмаар байгаа кино байх юм бол коммент үлдээж болно. Дараа нь гэхдээ бид хоёр бичлэгтэй дугаар хийн гэж ярьж байгаа. Тэгээд тийм бичлэгтэй дугаараа гэхдээ гоёор хийнэ. тийм. Ер нь бол Тийм. creativity та Киноны нарт өөрчлөх болно. Киноны дөрөв. Та нарт гоё юм үзүүлнэ. Бидэнтэй хамт цугаарай. Бидэнтэй цугаагаарай. Та бүхэн маань өнөөдрийн ярьсан Promising Woman киног үзмээр байвал Look TV-гийн HBO Box сангаас үзэх боломжтой байгаа шүү. За урилгыг хүлээн авч ирсэн ярилцсан ануудартай баярлалаа. Баярлаа. Урьж ярилцсан бас баярлалаа. Баярлаа. Бидрийг сонсоо сууж байгаа манлаадаа баярлаа. Манлаа гэхдээ амар инээгээд байгаа байхгүй юу? Манлагийн reaction яг ингээд хүмүүст яг бас манлаачин металлцтай сонсдог тийм хүн шүү дээ. Тэгэхээр манлаа таалагчин гэхээр ер нь хүмүүс таалагтай Таалагдсан шиг байна. Аа. Ингээд битэрийг дэмжээрэй. Дэмжээрээ цаашаа бүр алнаа. Та нарт Баяр. creativity үнэртэх болно бид хоёроос. Бид хоёр подкаста гоё үргэлжлүүлнэ. Эхний дугаар ямар Үгээр өндөрлөж байна. Баярлаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.